Та бүхэнд нэлээд хэрэгтэй эрүүл мэнд аз жаргалын тухай яриад дэлгэхээр манай студид өглөөний зочин тохиолсон байна. Баярлалаа. Төрийн бас байгууллагын ангаагч төвийн сургагч багш Мөнх Жаргал. Өглөөний мэнд төргий. Баярлалаа. Телевиз үзэгч хамт олондоо монголчуудаа хүлээр туссан та бүхэндээ сайн сайхныг хүсч эрүүл мэндэгээр өглөөний мэнд төргий. За, сайн сайхан эрүүл мэндийг хүсье гэж юм тийм үү? Тэгэхээр би ч ганцаараа биш юм а. Ер нь хүн бүхэн л тэгж боддог баг. Монголчуудыг бүгдээрнгийн гэгээлэг, оюунлаг, тэгээд ухаалаг, хүлээцтэй, эв нэгдэлтэй, эрүүл чирэг байгаасаа л гэж хүсдэг баг. Тэгэхээр энэ арга замыг хайгаад л явахын тэгээд танд ямар арга байна? Тэгэхээр ер нь хүн төрөлхий хитэн үүссэн цагаас хойш хідэн зүйлийг өнөө хүртэл эрэл хайл хийж байгаа. Юу гэхээр яаж эрүүл байх вэ? Яаж өвчнгүй байх вэ гэдэг. Нөгөө нэг юм нь бол ерөөсөн сүнс гэж байдаг юм уу гэж. Тийм ээ. Бурхан гэж байдаг юм уу гэх мэтлээ ийм асуултуудыг хариулах гэж маш олон жил ажилласан байна. Гэвч энэнийг бас төдийлөн сайн олж чадаагүй гэж нэг хэсэг нь ярьдаг. Нэг хэсэг нь бол ер нь олцсон гэж ярьж байгаа. Яг эцэст бол энэ миний өнөөдрийн ярих энэ зүйл бол монголчууд нийт одоо монгол үндэстэн тэр чигтгийл дэлхийд эхнараа нэг сайхан болох аргыг ерөөс нь нэн олоод удаагүй байна гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгэхээр энэ арга нь юу юм гэхтэй зэрэг энэ хүн өөрийгөө таних мэдэх хэрэгтэй. Өөрийнхөө дотор юу байдгийг, гадна талд юу байдгийг өөрөө гэж хийм бэ. Жишээлбэл Мөнх Жаргал гэж хийм бэ гэдгийг би өөрөө таних мэдэх хэрэгтэй. Хүн бүхэн өөрийгөө ингэж ойлгоод, ухамсарлаад, мэдээд ирэхээрээ зэрэг өөрийгөө эхлээ хайрладаг юм байна. Дараа нь хажууд хүнээ хайрладаг. Тэгээ бүр зөвхөн хажуудхан хайрлаа зогсохгүй улс орон даяараа сэтгэдэг. Дэлхий даяараа сэтгэдэг. Бүр ертөнцийн даяараа сэтгэдэг юм агуу болдог. Энийг бид нар бол гэгэнтнүүд, бурхантнууд жишээлх юм бол одоо Далай лам гэж юм бүхнийг мэддэг гэл бид ингэ шүтдэг, мөрөгдөг. Тэр хүний үгийг сайхан дагадаг. Тэгвэл энэ хүн гэгэрцэн. Энэ хүн бүхнийг мэдсэн дээрээс таны сайн хэлдэг. Бүхэл сайхан үгсүүд энэ хүнд оюун ухаан ухамсарт нь шингэсэн байгаа юм. Тэгэхээр би өнөөдрийн энэ ярих зүйл бол монголчуудад дэлгэрч байгаа, дэлгэрээд удаагүй байгаа, хүмүүс бас зарим зүйлийг сайн ойлгоогүй байгаа. Ухамсарыг хөгжүүлэх арга зүй, гэгэрэх арга зүйн тухай, эрүүл байх арга зүйн тухай ярих гэсэн. Энийний төлөө бол манай монголчууд сэрмээр байна. Сэрхээрээ зэрэг хоорондоо найрамдалтай, эв нэгдэлтэй бүхнийг өөрийнхөө хүчээр дотор ертөнцөөрөө хийж чаддаг. Тэгснээрээ бие биенээ хүндэлдэг, хайрладаг, эв нэгдэлтэй бүтээлч хөгжил улам дүргэх юм үндэс байна гэж ингэж үзэж байгаа. Эрүүл биед саруул ухаан оршин гэдэг л дээ. Тэгэхээр мэдээж гэгээлэг, оюунлаг сайхан байхын тулд эрүүл байх шаардлагатай болно. Тэгэхээр та яаж одоо эрүүл байхын үндсийг тайлбарлах уу? За тэгээд эрүүл байлгахын тулд та юу хийж чадах уу? Тэгэхээр энэ эрүүл байх үндэс бол хүн өөрөө өөрт нь л байгаа юм. За бид нар бол ихэвчлэн баг эрүүл байх асуудлыг эрүүл мэндийн байгууллагад өөр нэгэн хүнд өөр нэг байгууллага хариуцах юм шиг бодож ойлгож ирсэн юм түүх байна. Харин нарийн судлаад үзээд байвал ерөөсөн эрүүл байг бол хүн та өөрөө л өөрийгөө мэдэж ойлгож өөрийнхөө төлөө бүхнийг хийх ёстой. Энэ нь юу гэхээр хамгийн энгийн манай өвгдээд сэлж байсан. Өглөө босоод өөрийгөө магтаж бай. Үр саднаа битгий харааж бай. Хараал үг битгий хэлж бай. Муухай юм битгий бодож бай, сэтгэж бай гэж хэлж байсан байна. Энэ бол бодоход нэг тийм энгийн амархан чим шиг тийм боловч энэ бол үнэхээр эрүүл байхын үндэс. Бид нар ингэж сураагүй юм бүхнийг хажуугаасаа хөсөж мөрөөдөж ирж байсан юм л нэг алдаа байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энэ миний ярих яриа бол ухамсарыг хөгжүүлэх, биеийн эрүүл байх үндсэн арга бол ерөөсөө өөрийгөө таниад тэгээд өөртөө шаардлага тавьж байх зүрх сүнсийг сэрэх асуудлын тухай ярих гэж байна. Зүрх сүнсийг яаж сэрэх вэ? Зүрх сүнс нь одоо сэрээд ирэхтэй зэрэг хүн чинь бүх зүйлийг өөрийнхөө ганц махан биеэр очиж хийх биш. Зүрх сүнснийхэн хүчээр өөрөөр хэлбэл ганцхан махан биеийг үүсгэж байсан бол зүрх сүнс махан бие 3 айгүй л дээд ухамсартайгаа нийлж байгаад маш их хүчтэй. Хүн гэдэг бол агуу их хүчтэй болохоо өөрийгөө мэддэг. Жишээлбэл 4 давхар ханан дээр хэзээч гарч чадахгүй гэж байсан хүнийг л ямар нэг байдлаар тийм нөхцөл бүрдүүлэх гараал авчихна гэж. Тэгэхээр энэ бол тэр хүний их хүч, зөвхөн хүч гарахаас гадна оюун ухааны их нөөц маш их
чадал хүний зүрхэн дотор, сүнсэн дотор байж байдаг. Энийг л илрүүлэхийг далд ухамсар сэрэх гэж яриад байгаа. Энийг л илрүүлчих чадвал та бид нар эрүүл байж болно, монголчууд эрүүл байж болно, эм нэгдэлтэй байж болно. Далд ухамсараа сэрэх ямар арга байна? Далд ухамсарыг сэрэх гол арга бол ерөөсөн юу гэхээр зэрэг бид их гэгэрхэл хэрэгтэй байна. Дасгал хийх хэрэгтэй. Ер нь эрт дээр үеэс хүмүүс гэгэнтнүүд хүнийг гэгэрүүлэх арга нь дасгал гэж байсан. Манай монголчууд ч гэсэн дасгалыг бас их олон янзаар их янзын дасгалуудыг хийж байна л да. Өнөөдөр бол дасгал хийх цаг их баг болсон. 2 цаг, 3 цаг, 4 цаг дасгал хийгээ сууж байдаг тийм завтай жилөөтэй хүмүүс бараг алга. Тэгэж өөрийнхөө төлөө цаг гаргадаг хүн ч алга байна. Харин айл болох богино хугацаанд хийгддэг хүчтэй сайн дасгалыг зөв байдлаар хийж гүйцэтгэх явдал их чухал байгаа юм. Түүнээс гадна өөрийнхөө биеийг ялангуяа тэр гэрлэн бие, далд бие гэж хүний байгаа. Тэр далд бие сүнс юм сэрэх хэрэгтэй, гэрлэн биеэ мэдэх хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй. Ямар нэгэн гэрлэн биеийг сүйтгэдэг, муухай болгодог, эвдэлдэг тэр зүйлүүдээс зайлсхийж амьдрах хэрэгтэй байна. Гэтэл орчин үед яг техник шинжилгээ ухааны хөгжил энэ бүхнээс болоод яаж байгаа гэхээр зэрэг хүний гэрлэн биеийн эвдрэл, тэр одоо саатал тийм ээ энэ юмуд их болж байна. Энэ их болсноос болоод яг хүмүүсийн ухамсарт нөлөөлж байна, биеийн эрүүл мэндэд нөлөөлж байна, махан биед өвчлөх явдал их гарч байна гэдэг олон юм ярьж байна. За тэгэхээр энэ зүйлүүдийг бий болгоход ямар ч гэсэн одоо бий болцсон өнөөдөр ингээ бодоод үзэхэд манай монголчуудын хүмүүсийн өвчтэй хүний тоон баг өвчнгүй хүнийхэн тооноос илүү болцсон юм шиг ингэж мэдрэгдэж байгаа. За энэ нь ямар нэгэн тийм бие судалгаа үндэстэйг зүгээр тэгж бодож хэлж байгаа юм. Ямар ч байлаа гэсэн бид эрүүл улсууд хүмүүсийн эрүүл чигээр нь өвчин зөвөртэй хүмүүсийн өвчин зөвөөс нь салгах ажлыг маш эрчимтэй хийхгүй болохгүй болчихжээ гэж бодож байна. Нөрөө сэжгээр өвдөж сүжгээр идэгэнд гэж яриад байдаг. Энэ маань зүгээр нөгөө эм тангаар идэгнэ гэж хэлээд байгаа биш л дээ. Яг нөгөө таны хэлээд байгаа саяны нөгөө ухамсараас үүдэлтэй өвгүүд байна уу да. Энэ ухамсарын тухай шинжлэх ухааныг монголчууд эртнээсээ нааш мэддэг байжээ, хэрэгэлдэг байжээ гэдэг нь тодорхой болчиход байна л да. Тэгэхээр таны нөгөө саяны хэлсэн зүрх сүнсийг хэрхэн сэрээж, ухамсарыг хэрхэн дүүргэх вэ? Тэгээ ухамсарыг дүүргэснээрээ бид ямар өвчнөөс ангиж ярьж болох вэ? За одоо ухамсарын эмчилгээ Монгол оронд орж ирээд нэг 2 жил болж байна да. Ер нь эхлээд энэ чинь дэлхийд ч ерөөс эхлээг байгаа юм. Тэгэхээр энэ ухамсарын эмчилгээгээр эдгэрэгдэг өвчин гэж байхгүй гэж ингэж үзэж байгаа манай Монголын хүмүүс тэгж байна. Гадаадын энэ асуудлыг судалж байгаа эрдэмтэн маш тэгж байгаа юм. Тэгэхээр ер нь ямар өвчин төлөхгүй эдгэж байгаа юм бэ гэж хүмүүс их асуудаг. Бидний эмчилж байгаа юм дотор бол өвчнүүд дотор одоогоор оншин тогтоогдохгүй байна. Эдгэрэхгүй байна. Эмчилгээг өгсөн өвчнүүд эдгэж байгаа үнэ. За жишээ гэх юм бол сахарын өвчин гэж бид ярьдаг. Энэ бол их хялбархан эдгдэг. Өөрөөр хэлбэл нэг автобусны буудлын газар явж чаддаггүй байсан хүн л эмчилгээ хийлгэсний дараагаар за нэг 21 хоногоос хойш автобусны газар итгээл одоо 2-3 км газар гүгээд ирэх ийм чадвартай болж эдгэрч байгаа юм. За энэ одоо сахарын өвчний тухайд бол ярил маш олон зөвөр өгдөг, маш хүнд өвчин шиг байдаг боловч энэ маш хялбархан эдгэрч байгаа. Тэн дээр хүний өөрийнх нь хүчин чадал их хэрэгтэй. Манайхан бол ерөөсөө эдгэрэх асуудал бол ерөөсөө тэр нөгөө нэг хүнээс хамаарах юм шиг, эмчнэрээс хамаарах юм шиг ингэж ойлгоод байгаа юм л да. Энэ бол буруу. Хүн өөрөө та эдгэрээ л гэж байгаа бол эмчийн болоод бидний энэ хэлж байгааг яг шийдэл биелүүлээд өөртөө шаардлага тавьж ажиллах хэрэгтэй. За хоёр дахь зүйл одоо нурууны суулт. Нурууны суултнаас болж хүн сүүлдээ хөлн хоёр хөлн явж чадах байж. Тэгээд нурууны суултыг тэгшлэхийн тулд одоо харийн орнуудаар явж ирээд нуруу тэгшэрсэнгүй. За өвдүүлээ хадууллаа гэсээр ирж. Тэгвэл ухамсарын эмчилгээнд ороод надад дээдл нэг цаг 10 минут юм уу ойролцоогоор цаг хэвтээд босготол тэр хүний нуруу тэгшэрдэг. Нуруу нь одоо баруунчаан, зүүнчаан, хазайсан, мурайсан. Тэгээд одоо нуруу нь хоорондоо ингээд суулт өгөөд хоорондох одоо зөөлөвч идэв диск гэж ярьж байгаа. Зөөлөвч идэн хадагшаа халиад мэдрэлийнхэн төвүүдийг дарахтай зэрэг хоёр хөлнө өвддөг. Тэр мэр бол тэр дороо одоо зүгээр болж гарч ирж байгаа шээ. За түүнээс гадна одоо манай монголчууд маш их түгээмэл байдаг өвчин бол даралт байна. За ерөөсөө би даралттай тэр даралтмаар монкийн өөрийнх нь одоо найз болцсон. Нэг хармаандаа дүүрэн эмтээ ингээ явж явах шээ. Тэгвэл даралт бол яг
ухамсарын эмчилгээнд орж хэвтэл 15 минут болгоод хэвэн байдалд ордог. 80-120 болж өгч шээд. Энэ хэр удах вэ гэвэл тэр тэгээд та өөрөө л хамгаалж чадах юм бол уг өвчин даралт дахиж гарахгүй. Даралтын үндсэн шалтгаануудыг яадаг вөхтэй зэрэг нөө ухамсарынхаа энэ үзгээр өвчний үндсэн шалтгааныг эхлээд таслаад тэр энэ өвчний шалтгаалж байгаа тэр биен дээр ирээд байгаа завиурыг татаж аваад оронд нь байгалийн цэврийн нэрийг энэ үзгөөг нь энэ багажнуудыг нь өгөөл ингээл өгөхтэй зэрэг хүн маань өөрөө нурууныхаа тэр мурыг харна. Өөрөөр хэлбэл сээр хүзүү хоёр юм уу? Сээр нуруу хоёр юм уу? Хүзүү толгой хоёр ингээд зөрчсөн мурайцсан баг шүү. Тэрийг өөрөө хараад гэрлээрээ хараад миний энэ одоо ингээ мурайцсан байна гэж хэлнэ. Бид гаднаас нь мэднэ ингээ засаад өгөхөр хүн өөрөө итгэлтэй идэрч. Ийм зүйлүүдийг одоо хийж эмчилж байгаа их үр дүнтэй болж байгаа. Түүнээс гадна одоо хэр манай Европ хэмдэг араахан бүрэн төгс эмчлэхгүй байгаа байх гэж бодож байгаа эмчилж байгаа газарч байхыг үгүйсэхгүй. Гэрлэн мөрхүүл гэдэг зүйл хүний гадна талаараа одоо 4-5 давхаргаатай гэдээ ярьж байгаа. Гэрлэн мөрхүүл солонгийн 7 өнгөтэй, түүний гадна талаар энергийн мөрхүүлтэй, тэгээ ухамсарын мөрхүүл тогтож байгаа. Эннийг тэгшлэх асуудал. Ялангуяа энэ сүүлийн үеийн энэ байгаль цаг уурыгаа өөрчлөлт их болж байна. Газар дэлхийгээ хэвдэлж ухаж байна. Алтан уурхаагаа ухаж гаргаж байна. Энэ бүхнээс шалтгаалаад байгаль маань бас бидэнд үйлчилж байна. Сайнаарч үйлчилж байна, муугаарч үйлчилж байна. Тэрнээс болоод энэ хүний гэрлэн мөрхүүлийг шилжиж байна. Тэгвэл яг нарийн энэ өнгөрсөн 2 жилийн дотор хүмүүстэй ингээд эмчилгээ хийгээд уулзаад ингээд үзээд байхад хаана байгалаа сүйтгэж хаана их газар ухаж алтаа ухаж төнгөж байгаа газар л тэр гадны Америк ирээд ухсан ч бай, монголчууд өөрөө ухсан ч бай, хөвсгөлөөс ирээд тэр хаачим ухсан ч бай хамаагүй тэр газраа хаана ухаж байгаа газрын хүмүүсийн гэрлэн мөрхүүлийг шилжиж байна. Энэ бол одоо ялж баг судалгаач гаргаж ирж болохоор. Гэрлэн мөрхүүлийг яадаг шилдэг вөхлөр хүн яг юм бөмбөлөг шиг өндөг шиг юм дотор байж байгаа. Жишээлбэл энэ одоо гэрлэн мөрхүүлийн энэ өндөг шиг энэ хэлбэрээс гараа явчихдаг. Энэ өндөг шиг энэ хэлбэрээс гараад өөрөөр хэлбэл энэ гадна талын гэрлэн мөрхүү доошоо шилжээ энд ирчих юм эсвэл толгой дэше явж эсвэл хажуу дэше явчихдаг. Тэгэхээр зэрэг бидэнд ямар ч хамгаалалт байхгүй болж байгаа. Даархан амархан, өлсгөн амархан, өвдгөн амархан, ядрахын амархан, тэнхээ тамир сулдуу, уурлах нь амархан. Уур шүүртэй одоо ийм таваарш болж байгаа. Тэгэхээр бид нар энэ гэрлэн мөрхүүлийг ингээд тэгшлээд өгтөө зэрэг хүний ер нь бараг бүх өвчин аянд алхуулдаг. Өөрөө нөхөн төлжих чадвартай амьтан. Тэгээ ер нь бол хүн өөрөө өөрийгөө эдгэж байгаа шүү дээ. Төрөүний нэвтрүүлгээр би ярьсан. Тэгээ тэрийг бол би дахин давтаж яриад хэрэггүй гэж үзэж байгаа юм. Тэр өөрөө эдгэх чадварыг сэрээгээд өгчихтэй зэрэг л хүн өөрөө өвчнөөсөө салаа явчихж байгаа. Өөрөө эдгэрэх чадварыг хэдийн хугацаанд та олох вэ? Дээрээс нь хэдэн удаагийн эмчилгээнд явжаж өөрөө эдгэрэх чадвартай болох вэ? Тэгэхээр энэ өөрөө эдгэрэх чадвар гэдэг бол ерөөсөө л ингээд эмчилгээнд ороод тэр хүний энергиэр дүүргээл тэр тэгшлэхээстэй гэрлэн мөрхүүлийн тэгшлээд өөр ямар завөр байдیں бүх өвчнийг аваад оронд нь энергиэр дүүргээд өгтөө зэрэг л хүн өөрийнх нь тэр 5 тарихт 7 булчираагийн сэрээгээд өгчтэй зэрэг аяндаа хүний тэр өөрийгөө эдгээд чадвар сэрээд ирж байгаа. Тэрний нөгөө далд ухамсарыг сэрээж байна гэж яриад байгаа. Ингээл тэр хүн өөрөө өдгөрөө явчихдаг. Нэг удаагийн эмчилгээ хэдэн минут болох вэ? Нэг удаагийн эмчилгээ бол ерөөсөө 27-оос цаг 10 минут 20 минут. Хүний биеийн тэр өвчнөөс эн чинь одоо онцлог нь юу хөхтэй зэрэг энэ эмчилгээний онцлог юу хөх. Зөвхөн нэг миний зүрхөө үдсэн гэж хүрээд ирж байгаа нэг зүрхийн эмчилгээ зогсохгүй шүү дээ. Бүх үеийн цогцоор нь өөрөө хэлсэн ч хэлээгүй ч толгойноос наваа хөлийн хүртэл бүх хэрэгтнийг үзээд өвчнийг аваад оронд нь энерги дүүргэж өгдөг. За энүүгээрээ бол энэ ухамсарын эмчилгээний давуу тал богино хугацаанд маш хурдан илааршна. Яг үнэ. Европ хэмнэлгээр явхад бид нар бөөрийн тасаг дээр нэг очирлно, дотор дээр нэг очино, шүдэн дээр нэг очино, тийм үү? Үеийн мөчн дээр нэг очино. Тэгэхээр энергийн эмчилгээнд сулаар нь, тийм үү? Бүгднгийн ингээд цогцоор нь эмчлэх боломжтой тэр хүний. Тэгэхээр хэдийн удаа явж ээж, хэдэн өдөр явж ээж эмчилгээг бүрэн авах вэ? Тэр тухайн хүний биеийн байдлаас л болно. Тэгээд үзэн сүнстэй нь харьцсан. За сүнс эрэхтэй зэрэг энэ одоо юу болчихоо лам болчихоо юу энэ гэж бодож магадгүй тэр одоо мөн хэрэг дээр юм байна. Бид сүнсний тухай ойлголтыг ойлгоод бид энэ одоо энергийн ухамсарын эмчилгээний гол зүйл бол юу гэхээр хүний эсэс цааш үйлчилж байгаа сүнс тэгээд махан бие тийм үү сэтгэл санаа ухамсар ийм дөрвөн зүйлийг тэнцвэрж өгч гэж байгаа. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаан анагаах маань бас цаашаа явж байна. Одоо эсрүүгээ шилжиж оцсон явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хэд хийх вэ гэдэг бол тэр
тухайн хүний биеийн байдлаас болно. За зарим хүн бол бүр 8 12 ор гэж байгаа юм. Их зовиортой удаан хугацаагаар одоо архагсан тийм өвчнүүд бол тийм байна. Жишээлх юм бол нөгөө манай ханы одоо яриад байгаа харвалт ба шүү дээ. Цус харвалт гэж ярьж байна. За судас тархины зарим нэгэн ожиг өвчнүүд байх жишээтэй. Зүрх бол ерөөсөө маш амархан зүгээр болдог шүү дээ их сайн. Тийм үү. Одоо ерөөсөө ингээд зүрх хөвгдөд юм бид их хүнд байна, хэцүү байна гэж ингээд зовирлол ирсэн хүн бол ер нь л бараг л нэг удаагийн оролтоор зүрх маш хэв юм бол хамгийн гол нь тэр хүн өөрөө эдгэрх үндэсний үхээр л би энэ эмчилгээгээр энэ ухамсарын дүүргэлт хийлгээд эдгэх юм байна гэж 100% итгэх юм бол та маш хордог. Гэтэл манайхан за турши үзээд алдъя гэж орж ирэх юм бол бас л тодорхой хэмжээгээр удаж байгаа юм. Та түрүүн хэлсэн шүү дээ. Нөгөө сүсгээр яадаг гэлээ. Сэжгээр өдөө сүсгээр эдгнэ гэж ингэж хэлсэн. Тэрнтэй чинь нэг энэ эмчилгээг та ямар багажны тусламжтайгаар гүйцэтгэх вэ? За багаж бол бас олон янзын багаж байдаг аа. Тэгэхээр энэ дээр би өнөөдөр тэр төрүүний нэвтрүүлгээр энэ тухай ярьсан учраас өнөөдөр бол би юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ хэрэгэлд байгаа ч олон бий. Эннийг хүмүүс өөрөө худалдаж аваад өөрснөө яаж хэрэглэх нь бид нар заалгаад тэгээд өөрийнхөө гэр орон ах トゥ төрөл садан үр хүүхэд таньдаг хүнээ эмчлэх бүрэн боломжтой. Тэр талаас нь би хэлий жишээлх юм бол энэ хүж гэж энэ ухамсарын эмчилгээний гайхамшигт 3 бүтээгдэхүүн гэж байна л да. Супер гэдэг байгаа энэ одоо гайхамшигтай л гэсэн үг. Энэ хүж энэ гоё үнэртэй энэ одоо гайхамшигтай энэ бүтээгдэхүүн байна. Энэ диск байна. Энэ үзэг энэ 3 бүтээгдэхүүнийг автсан байхад бол ямар ч өвчнийг маш богино хугацаанд ангааж болно. За энэ аргыг нь бол бид зааж өгөхөд бэлэн байна. Энэ бол хэнээс ч нууц биш. Энэ ер нь одоо цаашдаа энэ 21-р зууны энэ гол зүйл бол энэ болох бах. Ангаах ухаанд маань нэвтрэн. Тэгэхээр зэрэг юу болох вэ? Энэ нэг айл бүхэнд байдаг л ийм л бол. Тэгэхээр Монгол хүнд нэг ч өвчнгөө бол. Монгол хүн нэг ч уургүй болно гэсэн. Ямар баталгаатай бүтээгдэхүүн байна? За энэ бол баталгааны юу гэхтэй зэрэг энэ одоо ямар ч сөрөг нөлөө байхгүй. Цэвэр байгалийн цэвэр энергийг хүнд өгж байдаг. Өөрөөр хэлбэл энэ үнд одоо халдвар наалддаггүй эдгээр байгаа ч гэдэг. Яа гэхээр өөрөөрөө хариуцчихдаг. Ийм бүтээгдэхүүн. За энэ бол бараг насан турш тэргэлж болно эднэрийг. Халдвар дамждаггүй, халдварыг хүлээж авдаггүй зүйл учраас энэ бол маш өндөр баталгаатай удаан хугацаагаар хэрэгж болно гэсэн учиртай. За энэ зэс бүтээгдэхүүнүүд байгаа юм. Энэ баахан ийм гоё цэвэр зэс шиг харагдаж байгаа. Энэ зэсэнд бол цагаан алт холсон. МЭП технологи гэдэг технологиг суулгасан. Энэ бүх багжууд энэ МЭП технологи гэж байгаа. Энэ ямар учиртай гэхтэй зэрэг хүний далд ухамсарыг сэрээдэг, ил ухамсарыг баяжуулдаг, далд ухамсар сэрэгээрч барахгүй далд ухамсарыг баяжуулаад дүүргээд бүр шинээр бий болгоод хүний оюун санааг цэвэршүүлж өгдөг, цэвэрлдэг. Ийм технологиг МЭП технологи гэж байгаа. Энэ технологи бүгдд нь суулгацсан учраас энэ бол маш гайхамшигтай. Энийний хурд нь хүндүүлжих хурд нь гэрлийн хурдыг 40-с 60 дахин уржуулсан тэнцэнц. Ийм хурдтайгаар үйлчилдэг учраас хүн далийн цэцгэнд 14 хоног сууж зүрхэн сайн болгоно гэдэг бол хүн 27 юм уу 1 цаг хэвтэл зүрхэн эв эрүүл болго гарна гэсэн. 27 минутаас 27 минутаас 1 цаг 70 минутын хооронд 70 минут ч юм уу одоо юу ч гэдэг. За. Аха. За энэ юу байх вэ? За эдгээр зүйлүүд бол одоо түрүү бас яригдсан. Гэхдээ энэ их би энэ хоёрыг яагаад оруулж ирээ, энэ хоёр бүтээгдэхүүнийг оруулж ирээд байгаа гэхээр манай Монгол бүтээгдэхүүн. Аха. Монголын одоо энэ ох байгаа юм. Энэ охинд энэ МЭП технологиг суулгацсан. Дотоод эрхтнүүдийг цэвэршүүлэх, эрүүлжүүлэх, илаарш болгох, ялангуяа илгэний үйлчлэгийг сайжруулах маш чухал ач холбогдолтой. Туршилтанд бол маш сайн байгаа юм зүйлээ. Энийг туслаар ууж хэрэгэлдэг. За энэ бол одоо манай одоо чацарганы тос. Увсын чацарганы тосонд энэ МЭП технологи ингээд суулгацсан. Энэгээр бол мөн дотоод эрхтнүүдийг цэвэршүүлэх, эрүүлжүүлэх. Одоо чацарга нь өөрөө ямар их шидтэй сайхан ургамал байлээ. Дээр нь тийм өндөр технологи суулгаж энэ бол гайхамшигтай үр дүн өгч байгаа. Ийм байх юм аа. За. Гэх мэтчлэн. Энэ багажнуудыг одоо жишээлбэл та тэр супер гэдэг багажаараа хүжээрээ уугуулад тэгээ дээрэс нь үзгээрээ одоо хүмүүсийн одоо өвчнийг татаж гаргаж ирээд цэвэр байгалийн энергийг дүүргэж өгөөд тэгээд энэ зэсүүдэрээ одоо яах учиртай. Энийг бол одоо эмчилгээнд хэрэглэнэ. Ерөөсөө л тухайлбал энэ бүтээгдэхүүнийг одоо харахад маш жижигхэн боловч хүний өөрийнх нь бүх хэрэгтнийг нэг одоо ялааршуулж болно. Бүх хуруундараа ингээл 9 удаа ингэж оруулаад нар зөв тойруулаад ингээл
10 хурундаа ингэж хийгээд дараа нь алгандаараа ингэж эргүүлээ. Дараа нь ардаар энэ дээр ингээ эргүүлэх. Бүх үений эдэс дүүлчилдэг. Тэгсээр таны завьур шаналга маш амархан алга болно. Энэ дээр энэ одоо яг дух цох гэж одоо бид нар ярьдаг. Энэ далд ертөнцийг бидний үздэг. Одоо эмчилгээ хийгээд ингээ хүн бүх хэрэгтнээ хардаг гэвэ төрөө хэллээ шүү. Тэгэхээр ингээд энийг одоо энэ одоо далд ертөнц хардаг нүдэн дээр нь хоёр нүдэ аниатай байгаа л тэгэл энийг нээчихтэй зэрэгэл та бид нар яадаг хөр өөрийнхөө далд ертөнц зүрхэн харан сүнсэн юугаан элгээ харна гэх мэтлээ. Тэгээ ийм одоо ач холбогдолтой байх шээ. Хүний ухамсарын төвшөнд л үйлчилж идэг. Ухамсарын төвшөнд одоо үйлчлэн эсээс цааш төвшөнд энэ гэхэд бол нүдний арааг ингээд сайжруулна. Чихний дүлийгээр. За бидний эмчилгээнд одоо сүүлийн үед их үр дүнд хүрч байгаа бас Европ family зарим талаараа бас тэр болгон бүрэн юу яаж чадахгүй эмчилж чадахгүй ч гэж хэлүүлж яхаа эвгүй байх. Ер нь бас үр дүнд багтан хүрдэг зарим зүйлээс чихний дүлийг бол энэ бид нар их сайн эмчилж байгаа гэж хэлчихье. Тэр хүн бүхэн адилгүй л дээ. Организм өөртөө учраас хүн бүхэн адилгүй. 40 жил дүлий байсан 80 хэдтэй хүн л одоо чих орчоод тэгээд бүр гайхаал ингэ суудаг байгаа юм. Тэгээд чихний энэ хэнгэрэг цоорох, урагдах, ханзрах, хагарах гэсэн олон янзын юмнууд байна. Энэ бүхнийг энэ зүйлийн тусламжтайгаар, энэ үзэгний тусламжтайгаар, энэ дискний тусламжтайгаар оёод, гагнаад тэгээд тавьчихдаг. Тэгэхээр зэрэг сайн бол яа. Мэсгүй эмчилгээ. Мэсүү байхгүй. Түүнээс гадна бидний хийдэг эмчилгээний дотор одоо сөсний чулуу гэж байна, бөөрийн чулуу гэж байна, бусад олон чулуунууд байна шүү. Давсганы чулууч гэж байна. Энэ бүхнийг энэ үзгээрээ хагалгаа хийгээл гэрлэн биен дээр нь авчдаг. Тэгээд тэр хүн бол ямар нэгэн мессежлээр хэрэглүүлэхгүйгээр тэр одоо биенд бий болсон тэр зүйлүүд нь бүгд арилж явах шít. Энэ нь юу гэхээр нэг анхаарах юм нөхөр манайх их сонин шүү дээ. Гоё л доо бас. Өнөөдөр ингээд төсний чин чулууг авчлаа гэхэд дакуччаад яхад харуулчихдаг. Харагдаж байдаг. Одоо нөгөө мөнгө чаргач хотлоо хэлсэн ба шүү дээ. Гэж ойлгож байгаа зөөвөлдөө. Тэр өдөр ингээ авахд гэрлэн бүрхүүл дээр нөгөө юуг нь авчиж байгаа юм. Хүн чинь нөгөө ил бие далд гэж байна шүү дээ бид нар. Гэрлэн бүрхүүл дээр нь тэрийг авчихтай зэрэг тэр өвчний үндсэн шалтгааныг тасалчихаар тухайн нөгөө авахгүйж байгаа тэр өвчин тодорхой хугацааны дараа махан буйнд ингээ тараад бутраад алах болчихж байгаа. Тэр хугацаа нь 27 хоног заадлан хэмжээ. Тэрний дараагаар үзүүлсэн хүмүүс хэлдэг. Өө би арай ингээ бүр зөндөө их том чулуутай байсан тэр байхгүй болсон. Гэж байгаа. Ийм үр дүнгууд бол гардаг аа. 27 хоногийн дотор эмчилгээний үр дүн гарнаа гэж. 27 хоног дотор багтаж. За. Чи ингээл одоо махан биен дээр болж байгаа процесс бол маш удаан явж байгаа юм. Гэрэл дээр гараад ирэхээр зэрэг хурд маш богинохон болоод ирдэг байхгүй юу? Ийм л учиртай. Ангаах ухаанаас хурдан эмчилгээ үр дүнтэй л гэж хэлдэг байна. Одоо ангаахт бол хурдан зүйл зөндөө байгаа л да. Гэхдээ ер нь энэ бол бас л дэндүү хурдан гэрэл дээр хийж байгаа учраас юм байна. Эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд ямар нэгэн гам дэг барих уу? Эмчилгээний тухайд бол одоо дараагаар нь бодох юмнууд их байна. Энэ юу ямар зүйл байдг вэ гэхээр нэг хэдэн зүйл бид нар ингээ бичсэн байдаг л да хүмүүст ингээ өгдөг. За. Энэнийг ингээ өгөхтэй зэрэг энэ дотор юу гэдэг хамгийн гол бодох зүйл бол манай Монголын амьдралын онцлогоос их шалтгаалдаг. Өнөөдөр нуруугаа ингээ сайхан тэгшлүүлчээл суултаа арилгуулчаар гаранхтайгаан зэрэг маш хүнд юм ачаал тийм ээ. Ачиж буузгаал ингээл ачаалаад ирэхтэй зэрэг тэр ялдагдаж байна. Даарж байна. Их нингэн хувцастай явна. Өдөө гараад моцгодор тохоо явчихдаг ч юм. Тэгхтээ зэрэг нөгөө гэрлэн биен дээр хийгдсэн эмчилгээ маань махан биен дээр бүрэн төгс эрүүлжиж илааршиж амжаагүй байтал дахих явдал гардаг. За манайханд бас нэг анхаармаар юм бол юу хөхтэй зэрэг бид одоо юу тийм сул яриа ихтэй болсон. Хараал үл ойлголцол буруу ярих гэр оронтой тохгүй ажил албандараа бас одоо хүнд ажлын ихтрээс болоод их бохимддог. Энийг стресс гэж ярьдаг. Тэр бол их муу. За хамгийн их бодох зүйл өрөөс арих л. Ерөөс арих уу. Манайхан тасархаа ер нь баг сайхан юм шиг бодож ярьж байгаа шүү. Тэгээ тасарцсан таа гоё гэдэг. Яг хэрэг дээр хүн бол тасартлаа арих уу гэдэг бол ёстой өөрөөгөө жинхэнэ хорлж байна. Хорлж ёстой мессер өгдсөн ялгаагүй болж байгаа байхгүй юу? Тэгж ирчээд өө миний бие өвдсөн одоо ер нөгөө эмчилгээч болсонгүй байл ингээл. Тэр архийг бол ерөөсөө бүр одоо тамхиг их сайхан орчлоо шүү манай засагтар. Яг энэтэй адилхан архийг Яг миний асуух гэжээс асуулт руу орчлоо. Энэ архийг холмоор. Сурчлаас гаргах арга байна уу? Энэ ингээд энерги дүүрээ тийм үү? Эмчлэгдээд сайхан болоод оюун санаа нь сэргээд ингээд ирэхтэй зэрэг аянда
хорц усна хайна. Тамхи татгаас дургу хөрнө. Авгайдаа уурладаг аваална. Хүүхэдтэй агсан тавьдаг аваална. Арих уухгүй зэрэг нэг одоо нэг 2-3 шилийг уугаад цаддаг байсан бол ер нь нэг дургу хөрдөг бол ууж чадхаа байх жишээтэй байна. За. Тэгэхээр тантай олон сонирхолтой зүйлийг ярьж болж байна л да. Гэхдээ бид хоёрын ярилцах хугацаа том бага юм аа. Тэгээд танаар үйлчлүүлж исэн хүмүүсийн сэтгэлдлийг би бас үзэгчдэд үзүүлчихье гэж бодож байна. Тэгээд танаар одоо нийтдээ хэдэн хүн эмчлүүлсэн, танд хэдэн хүн баярлаа, талархлаа гэж хэлсэн бэ? За энэ эмчилгээг манай гэр бүлийн хүн Денсмаа гэж бид тэр хамт хийдгээ. За бид бол зөвхөн нийтдээ нэг 1000 гаруй хүнд одоо нэг жил гаруй хугацаанд эмчилгээ үйлчлэгээ дүүргэлт хийсэн. Зөвхөн энэ он гараад бол бид нар одоо нэг 100 гаруй хүн бүр төгс эдгэрээд байна да. За ер нь эдгэрэлттэй хувь бол биднаас хамаардаггаар эзэн өөрөөс нь хамаарад байгаа юм да. Хэд хэдэн шалтгаан байд юм аа. Нэгдүгээр тийм хүүхдээ зэрэг ингээ эмчилгээнд ороод за та төдөө удаа орж бүрэн төгс эдгэн шүү хүүхдээ зэрэг нэг ороод зүгээр болохтой зэрэг чигтээ яваад өгч байгаа. За яасан бэ өмнө араас ноцтох зэрэг өө тэгж ажилуулсангүй ингээ зав болсонгүй. Эсийн бол бүр зүгээр болсон шүү дээ. Эсийн бол мөнгө байдгүй орох гэсэн чинь ингээ мөнгө болсон гэдэг. Ингэж орхиснаас болоод өвчин дутуу эдгэрч байгаа тал бай. Тэгвэл ер нь бол хүмүүс сэтгэл өндөртэй сайхан байдгийн энийгээ бид нар буян үйлдэж байна гэж улам их урамш байдаг л ийм зүйл байгаамаа. За энэ талархлууд байна. За тухайлбал энд Элбэг гэдэг хүний талархал байна. Даваахүү гэж байна. Мөнхбаатар гэж байна. 88 60-та уцтай. Ухс аймгийн Улаангом хотоос ирсэн байна. Хинтээ аймгийн Хэрлэн сумаас ирсэн байна. Улаанбаатар Багнуур дүүргээс ирсэн байна. За Хинтээ аймгийн Өндөр хаан хотын иргэн Мөнхтуяа гэдэг хүнийх. За Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүргийн иргэн Сарангуа гэдэг хүний одоо талархлууд байна л да. Тэгээд би энд бас сэрүүлэн хэлэхэд зүгээр ах гэж бодож байна. Энэ сайхан энергийг түгээн дэлгэрүүлж байгаад баярлалаа. Миний бие нуруу өвдүүд ар нуруунаасаа урагшаа нефт өвдөж бараг л бүхийсэн хүн байсан. Амьсгалахад хүртэл хэцүү юм шиг санагдаж тэрнээсээ болж уур уцаар хүрээд байгаа юм шиг сэтгэл тавгүй байдаг байсан. Ухамсарын эмчилгээнд ороод өөрийгөө ямар гайхалтай байдгийг мэдэрлээ. Анх харахад бүхэл би эргэтэн минь хар бараа юм шиг байсан бол одоо бүх зүйл зүгээр болсон. Гэрэлтэж алтан шаргал өнгөтэй гэрэлтэй болсон гэж байна. За намайг Арвдангийн занаа гэдгээ байж ярина настай. Тэгээд энэ энергийн ангаах төвд ирж амжилтуулээд одоо 2 удаа эмчилгээнд ороод тэгээ би их сайхан засвар авч байна. Гэтэ саагартай байсан, хавантай байсан. Тэгээд толгой тархих өвдөн энэ өвдгийг бүгдийг одоо эдасруулж сайхан идэх шинжтэй боллоод баяртай суу байна. Наад энд эм тарай хэрэгэлдэггүй одоо орчин үеэр хамгийн эмчилгээг их олон зэрэг бүх эрхтэнгүүдэд одоо илэрхийлүүлдэг ийм сайхан эмчилгээд газар байна. Та бүхэн энэ дээр бие үзүүлвэл боловстой сайхан газар байх юм байна. Өвчтөе хүн бол өөрийгөө хараар бараанаар харах нь шүү дээ. Тийм үү таны эмчилгээнд явж байхдаа. Өөрийнх нь 70 ухамсарыг сэргээгээл өгчөж гин гэсэн үг байна. Тэгээд өөрийгөө хараад эхэлж байгаа гэсэн. За баярлалаа. Миний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж одоо энэ эмгүү эмчилгээний талаар өөрт байдаг нөөц бололцооны талаар эрүүл аз жаргалтай сайн сайхан амьдрах нууцын талаар бидэнд цухасганч болов яриад илгэсэн танд баярлалаа. Тэгээд таны цаашдын зорилтыг товчхон дуулаад яриагаа өндөрлөе. За баярлалаа. Тэгэхээр энэ цаашдын зорилт гэвэл бас нэлээд том юм хэлнэ. Учир юу гэвэл ерөөсө монголчуудыг эрүүл сарвал сайн сайхан болгоо зогсохгүй. Монгол хүмүүс дэлхийн хүмүүсийг эрүүлжүүлэх ажилд одоо ингээ гарах гэж байна. Тэрний үхээр энэ эндгийн алдарт багшийн шавь анхны шавь нэг 10-аад хүн байд юм аа. Бид нар бол одоо ингээд гадаадын орнуудад явж гадаадын хүмүүст энэ зүйлийг дэлгэрүүлэх юм ажлыг хийхээс өмнө Монголынхаа ард түмнийг гэгэрүүлнэ. Энэ өвчин зөөврөөс нь хонд ирүүлнэ гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээд энэ саяын хийсэн эмчилгээ, саяын хийсэн зүйлүүдийн эцэст одоо биеийн хамгаалах янз бүрийн хамгаалтууд гарсан. Жишээлх юм бол албан газар хэрэгэлдэг энэ одоо албан газрын хамгаалтын карт байна. Энэ их чухлаа.
тухайн албан газрын ажил нь үтэмжтэй болно. Бизнес эрхэлдэг бол бизнес нь амжилттай болно. Хүн сургадаг бол сургалтууд нь амжилттай болно. Тэгээ бүхэл ажил нь сайхан болно. Хамт олон найрсаг одоо сайхан Эвсэг, бүтээлч амжилттай болно. Энэ дээр яадын гэхээр дарга нэгтлэн хоёр нь гарынхаа усгийг зураал тамгаан дараал ард нь зургаан тавьчихаад хамт олонныхон зургийг бөөнөр нь ингээл ард нь тавьчаад тэгээд энийг энэ дээр одоо энэ дарга нэгтлэн хоёр нь ч гэдэг юм одоо хамгийн том энэ зүйлийг хариуцдаг улсууд нь гарынхаа хээнүүдийн энэ одоо 10 хорооны хээг энэ дээр тавьчихна. Тэгсээр энэ зүйл бол танд үйлчлээд эхэлнэ. Энэ бол үнэн хүчтэй авсан албан газрууд бол одоо бүр гайхалтай байна гэж ярьж байгаа. Тэгээ энийг бол одоо манай албан газруудын удирдлагууд манай За гэр бүл хувь хүнд гэр бүлийн ай карт гэж байна. Хувь хүний ай карт. Энэ хувь хүнийх нь би энэ аваад ирсэн. Энэ дээр бол жишээлбэл мөнгө чиргал нэрээ энэ дээр нь бичлээ. Зураг энэ дээр тавилаа, 10 хорооных аяг энд тавилаа. Өөрийнх нь хамгийн одоо их сайжруулъя гэж бодож байгаа зүйл байл та. Би нэг одоо яхаа юм эрдэм боловсруулаад ээжлүүлээ тийм ээ. Гэж боддсон бол одоо энэ боловсрал гэдэг дээр нь энэ энерги үзээр цэг тавьчих. Тэгээд 10 хорооных аяг тавьчлаа та энийг биендээ ингээ байнга аваад явна. Өглөө босоод эндээ хэлнэ. Би өнөөдөр ийм ажлуудаа гэсэн мэдээж юм. Гайхамшигтай таны биеинд байгаа. Биеийн нэрүүл болно, ажил нь үтэмжтэй болно, сэтгэл санаа намгалан болно. Гэр орондоо тав тухтай болно. Гэрийн карт бол ямар учиртай вэ гэхтэй зэрэг тэр айлын амьдралыг л төгс сайхан болов. Ийм зүйлүүдийг авч хэрэглүүл одоо та бүхэн улам сайхан болно гэж зөвлөё. За баярлалаа. Тантай доор хуцаар холбогдож болох